Намайг ихийг наран чимэг гэдэг одоо 7 дугаар өгийн засаг даргаар 2024 оны 3 сарын 10-нд томилогдоод ажиллаж байна. Одоо манай багийн ажлын албал 3 албан агчтай байдаг. Багийн засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан гэсэн 3 бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа. Миний хувьд л одоо би нийгмийн ажилтан мэргэжилтэй. Төрийн албанд бол одоо 7 дахь жилдээ ажиллаж байна. Ер нь улс төр нэг 11 жилээр ажиллаж байгаа. Яг баруун урт сумандаа бол нэг 7 дахь жилдээ л ажиллаж байна. Өглөөний мэнд намайг Хотхон чимэг гэдэг 7 дугаар ангийн зохион байгуулагч байгаа. За би багийн багш мэргэжилтэй төрийн байгууллагт одоо 7 жил ажиллаж байна. Баруун уртын намын газарт бол одоо 4 дахь жилээ болж байна. 7 дугаар ангийн зохион байгуулагчаар ажиллаад бол одоо 5 дахь сартаа орж байна. За миний би Жимтэр жогтой соёл цэцэг хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын нийгмийн ажилтан 7 дугаар ангийн нийгмийн ажилтан ажиллаад жил гарсан болж байна. Төрийн албан агч 10 жил болж байна. Төрийн албан агч яг нэг талдаа бас чиг үүрэг нь тодорхой ойлгомжтой амархан байдаг. Нөгөө талдаа бас ачаал их байдаг. Манай 7 дугаар агч нь л яг нөгөө төвийн баг устгаас яг одоо баруун урт сумынхаа яг төвд оршдог болонгууд орон сууц хүн ам төршилтэй хаагаад бас нэг сэхэтэн голдуу хүмүүс идэг та. Хааш явж байгаа лээ? Хүүхэд гэр бүл хөгжлийн газар руу явж байна. Манай зохион байгуулагчийг бас хойноос нэг эд хөрөнгөний тоолгоноос комисс дээр. Тийш нь бас дуудаад байна. Тэгэл хэдүүлээ нэг үүрэгт ажиллаж чигээрээ гэл явда. Одоо чи та энэ явж байгаа чи ямар сургалт хэлээ? Гэр бүлийн боловсрол олох сургалт гэдэг. Одоо иргэдийн соён гэр бүл хууль эрх зүйн мэдлэх, мэдээллийн дээшлүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоо, хүүхдийн одоо юуны эрхийн талаарх юм сургалтыг л оруулах гэж. Ирвэ жоохон юу шүү дээ, дутмаг шүү дээ. Ер нь ажилтаа төрөлтөө одоо энэ удаагийн сургалтаар бид нар бүр аж ахуйн нэгжийнхээ албан агчдыг хамруулж байгаа. Тэгвэл тэрийн албан агчд бол ерөнхийдөө ажлынхаа шугамаар янз бүрийн сургалт нөлөөллийн ажил хамрагдчихдаг тийм үү. Тэнгүүд аж ахуйн нэгжийн хүмүүс чинь тэр болгон хамрагдаад байдаг байхгүй. Тэнгүүд бид нар аж ахуйн нэгжийн эрхлэгч захирлч нь ярьж гаад хүмүүсээ хамруулах талаар арга хэмжээ аваад тал руугаа сургалтаа хийж байгаа бас нэг давуу талтай. За яг одоо баруун уртын тамгын газрын 2 дугаар байр бие үйлчлэгээний нэгдсэн төвийн үүдэн байна. За 7 дугаар багийн ажлын алба бол яг үдээс хойшдоо гадуур иргэдрүүгээ чиглэсэн бас нөгөө орчны төвчл ногоон байгууллагч нэмэгдүүлэх жилийн хүрээнд хийгдэж байгаа ажилтайгаа холбоотойгоор гадуур айл өрхөдөө явна гэсэн. За тэг ямар ч байсан баг дээр нь очиод дараагийнхын ажилтай хамтаа танилццгаая. За хоёулаа танилцъя. Таны хэн гэдэг вэ? Хэдгээр багийн иргэн? Баяраа гэдэг 7 дугаар үеийн иргэн. За гаднаа мод тарж гин үү? Тарж байна. За ямар мод хизээ тарсан? Хайдаас, гүйдээс юу ч юм дэ тий. Ер нь мод тарихад ер нь хэр их ажил хөдөлмөр, арчилгаа, тордлогоо хэрэгтэй байд юм бэ? Их орно штт. Их ажил орно штт. Услан. Даадах дэцгийн цэвэрлэн чи их орно. Ер нь одоо гоё болж илэн 3-4 жил ургаж байгаа. Болмол гоё болоод тах шиг байна.
Тэгэхээр юу урамтай байна уу? Урамтай байна. Битүүрийн зогсож байгаа тоглоомын талбай шүү дээ тийм ээ. Хамгийн анх хизээ ашиглалтанд орж исэн бэ? Одоо манай боловсролын хорооллын тоглоомын талбай чи 5 жилийн өмнө ашиглалтанд орж исэн. 5 жилийн өмнө. Ахаа. Тэгээд ер нь бол бас чанартай л гэж хүлээж авсан шүү дээ. Уг нь гоё ингээд зай талбай нь бол том юм байна тий. Сагстай. Энэ одоо хөл бөмбөг юм байна шүү дээ. Бөмбөг үйл болго нөө хоккей. Аха. Тэгээд 5 жилийн дараа нөгөө засвар орохгүй байж одоо өнөөдөр ийм байдалтай байна уу? Ер нь тийм засвар ер нь ороогүй удаж байна. Одоо юу нэг хотогчлолтой л ер нь засварын юуг л хариуцж явж байгаа. Сая үл нэг дүн шинжилгээ хийгээд бас тоглоомын талын эвдэрлэх хэрэглийн юуг хянаад явчихлаа. Аха. Нилээн эвдэрсэн байна тий. Ер нь тэгэл энд чинь тэгэл эргэд ирнэ хүүхдүүд ирнэ яг тэгэл өөрөө өөрснийхөө яг л би тоглолдог шүү гэсэн сайхан сэтгэлээр энийгээ хайрлж хамгаалаад байвал эвдрэл гэмтэл ер нь бага штэ тэгэл хүүхдүүд аав ээж нь гэсэн хүүхдүүдэд энэ өөрснийхөө ингээд тоглолдог орчноо эвдэл чимгэлж болохгүй нэг хог байсан ч хогийнхаа саунд хийж чагаараа миний хүүхдүүд энэ үлгэр жишээ байх юм бол энэ хүүхч яг л эцэгхийнхаа үгээр явж идэг штэ. За бид Баруур цэмийн 7 дугаар багийн одоо хамгийн гоё тогтчлолтой ногоон байгууламжаас нэлээд сайн нэмэгдүүлсэн үрхийн гадаа ирсэн байна. Энэ жил бас орчны тогтчлолт ногоон байгууламжийг дэмжигч хэлгээд зарласантай холбогдуулаад баг болгон дээр одоо ийм тогтчлолттой ногоон байгууламжтай айлууд маань маш их бэлтгэлгээд өсөлдөж байгаа юм байлээ. Тэгэхээр одоо яг хин гэдэг айлгаад ирсэн байна. Манай одоо 7 дугаар багийн иргэн ногоон байгууламжийг нэмэгдүүл ер нь нэлээд хэдэн жил бараг нэг 5-6 жилийн өмнө л юм тэгж байгаа. Тэгээ тайрсан гэж ярьдаг гэсэн. Яг тэгээ боловсролын бас гэрийнх нь гадна талбаас аягүй гоё ногоон байгууламж яг гэрийнхээ гадналыг гоё тогтчихсон. Аха. Одоо яг энэ уралдаанд орно гэж хөрхөө охин нь ирж ирсэн. Аха. Тэгвэл өмнөх бас дугаараар нөгөө 6 дугаар багийн судгүй ахыг бас ингээ хашаага гайхуулсан. Бид нар бас рил оруулна гэдэг амжаагүй зөндөө их модтой байсан. Тэгвэл одоо эднэр ороод хідэн төрлийн ямар мод хийж тайрсан, ямар бүтээн байгуулалт хийж байгааг орч сонирхъя. Харах уу? Хизэнээс эхэлж анх ингээ хашаага гоё ногоон байгууламжаар ер нь чимээ те модоо тари гэдэг юм сэтэл төрсөн. 13 онд 2 айлтын газартай аваад тэгээд хоосон газар чи угаасаа юу л харж байгаа. Тэгээд ганц нэг мод авч тариал тэгээд урамшаал. Энэ өмнө бас модон тонтд юм байна. Эхлээд бол нөгөө яг модоо сайн мэдхгүй навчид мод тариад жимс өгдөг мод тарьж ирсэн. Хайлаас үлээс рүү. Одоо нэг агч байна, голд бормор гэдэг ийм мод тарьж ирсэн. Тэгээд сүүлд судалгаа хийгээд өхрийнүүд алим чаваа. Тэгээд төр төрөл юу л харж байна. 28 төрлийн модтой гэсэн үнэн үү? Одоо би яг тоог марччаа. Одоо нэм тарьсаар одоо юм тарих газар уул болчиход шүү дээ. Битүүл тарьсан. Аха. Ара тэр оролцоо байгаа баха. Аха. За бүтээн байгуулалтууднаас гоё хашаанда усаар үлдээтэй юм байна. Ер нь гүүр мөртэй юм байна тий. Тэр одоо баг бүтээн байгуул бараг болсон болов уу? Бараг хүний хэрэгцээний бүхэл хийсэн. Юу хийсэн та ингээ гоё ингээ хуруу дараад хэлээ. Усан бассейн байна. За хөрлөмж байна. Сүйдрвч байна. Хүүхдийн тоглоом байна. Тэгээд одоо борооноос тосдог баган сав хийсэн байна. За өвөл зөний хөлөмжтэй юу? Хөлөмж яг хавар ирж тэрдэг. Тэгээд бодокер ирсэн болохоор арай нэг 20 тонны өмнө нэг гэлэруудтай хөлөмж өгдөг. Арай дулаан байт.
Энэ жил манайх чинь бас нөгөө мөнгөлөг байлаас, хайлаас агч модыг иргэдэд үн төлбөрөөр тарааж байгаа байхгүй юу? Тэгэхээр таны хувьд чи агч модны одоо ач тус ч юм уу, агч модыг арчилж ургуулахад нэг ямар одоо бэрхшээл гарч ирсэн, тэг ямар давуу тал байсан талаараас хэлж өгөөч. Одоо шинээр тарих байгаа улсуудад зөвлөмж өгвөл. Ер нь агчуд шаардлага арьслагаа гайгүй шүү дээ. Ер нь модонд бордогийн саяг л устгаагаас хийчих юм бол. Тэр гоо гоё урахын тэг цаглаад л. Одоо манай эднэр биш дээ. Агчнууд ч надад энэ том эднэр багт. Энд чинь хүүхд мөнгөтэй ээлтэй, ер нь энерги сайтай. Гоё мод те. Хүндрэл юу вэ? Мод тарихад ер нь хүндрэл бэрхшээл үү дээ. гэдэг яах вэ? Тэгээд дуртай юм болохоор энэ жоохон ажиллага ихтэй л дээ. Яг ажлын хажуугаар бас хийх бол бас жоохон ажиллагаатай. Чи нэг модтой хашаанд ороод ирэхээр нэг юм чихтэй юм шиг юм мэдрэмж төрд юм те. Салхи малхин сэрүүхэн. Тэгээ 900 тайвшрал авчтай шүү дээ. Тэгээд тогтчлолтын уралдаанд маш олон багууд 9 багийн иргэдээр бүгдээрээ л өрсөлдөн гэж байна. Тэгээд тантай нэг ширүүн өрсөлдөгч бас байна. 6 дугаар баг дээр сотхуу гин. Манай хамт шүү дээ. Харин тэгжээ лээ. Бид зах төгөөд. Тэгээ одоо хамаатантайгаа өрсөлдөн гэ танаас л гоё юм хийнэ гэж хэлж байна. Та энэ шинээр юу их юм? Эвгүй юм биш дээ. Юу нь юу? Гэ ах манай хотод тэгээд зөөр хийх юм уу санаа ба. Хойно харагдаж байгаа энэ мод шүү дээ. Энд яг ямар мод вэ? Энэ дандаа чавганы мод. Чавганы мод зэцэлээд тоос хүртээд тэгээ одоо яг жимс болохонд нь үлдчихэд байгаа. Энэ ч одоо яг одоо 4 хоногийн өмнө бол цав цагаан цэцэг болно шүү дээ. Тэр чирээ цагаан болдог. Сүртэй ороод тийм. Янз юм болно. Энэ л хөхтэлээ SMS. Чавган идэж үтсэн үү? Өө ба 3-4 жил идэж байгаа шүү дээ. Ямар амттай дээ? Оо янз шүү дээ. Одоо нэг хожиг нэг удаа чавгаа идэж шүү дээ. Тэр гэж ярихгүй шүү дээ. Юм яг хөдөлмөр хийсэн тэрнтэй адилхан. Гэтэ амт хамтууд илүү тансах. Илүү. Тийм үү. Тэгээ ургуулаад тэр хүндрэл бэрхшээл гарах уу? Гэхдээ яг зөв бордоогоо игээд 7 хоноод нэг усна. Халуун өдөр чи 3 хоноод нэг усна шүү дээ. Нэг усгатаа 100 гаруй литр усна. Танах услаагаа яаж хийсэн бэ? Услага ер нь гоцоо борооны ус ашиглаж байгаа шүү дээ. Борооны ус. Тэгээ дээр усыг ингэ тосож аваад тэгээ ноцоосоор. Тэгээд авчихсан шүү дээ. За. Хашаа машаа нэг хөрхий ичжээ те. Түрүү жил хийсэн. Бас хөөргөө ажил болсон. Таны тэр ширээн дээр чи нэг хөрөө 10 шиг байгаа харсан уу? Тийм. Тэрнгээр ингээд дорн хөрөөгөө игээд эдгээр бүгдийг зүсээд тэгээ бас өөрөө хийж гин үү? Ер нь энэ бүтээл манай гэр бүлэл бүтээлүүд. Танах ам бол хийдүүлээ. Манай тавуулаа. Энэ дотор яг яам энэ бордоо ийчтгээ бууц муцаа. Ингээд дээрээ бас хойжгууд эндээ юу ч тавьчихдаг байхгүй. Досоод авчиж байгаа. Тийм байна. Тэгээ эндээсээ модоо ноцоосоор саруулаад тусалж байна. Долдоор баг дээр штэ тий. Яг эднийх шиг эднийхтэй дүүцэх ч юм уу. Магадгүй эднийхээс илүү ч юм уу. Ер нь хэр олон айл байна. Яг энэ дүүцхээс ер нь айлууд бол нэг 10 хэдүүл байгаа шүү. Айл өрх болгоомоос нэг өөрийн хашааны онцлогтой тохируулсан бүрхэн тодорхой хэмжээний тогтчлт хийчихсэн. Ногоон байгаа. Ер нь ногоон байгууламж айгүй их тийм хашаа ороод юм билий. Дээрээс нь цэвэрхэн хоггүй байхад л тэгэл болж. Энэ ч одоо 4 сарын 20 дээр ихлэ өрсөлгөө хийж эхлээд. Юу юуны? Одоо энэ фондор байгаа. Фондор ихэд 7-8 төрлийн фондорны өрсөлгөө байна. За тэгээд байцаа тарьсан. Өгөрцөг 3 төрлийн өрцөний өрсөлгөө байгаа. Тэгээ холоо тарьж байгаа. Сортоор байгаа тийм. Тэгээ чинжүү 2 төрлийн чинжүү тарьсан байгаа. Тэгээд дээрээс болгоод 7-8 хонж байгаа. Тэгээ ер нь ногоо тарих сэтгэл шүү. Ер нь мод уруулаад их ажиллаж орно. Нэлээд сэтгэл гарах баг. Тэгээ хүмүүс ч ингээд суулгачаал услахгүй аяад эхний сонирхлоор 2-3 удаа усладаг. Тэгээ услахаа болчдөг байна. Өөр ургуулыг гэх юм бол 7 хоног хэдэн удаа услах хэрэгтэй? Өдөрт хэддэг юм уу? Юуг? Модо. Модыг юу вэ? Халуун өдөр одоо 30-аас дээшээ халах юм бол 3 хоноод бүх модуудаа дахиад 100 гаруй литр усаар услах. Сэрүүхэн өдрүүд нэ 7 хоноо 10 хоноо. За байглаа харна шүү дээ. Халуун молоо. Энэ цагаан цэцтэй ч нөгөө бас чав. Биш чав шинэ юу? Энэ мос. Мос их гоё үнэртэй гэдэг тий. Тэр гоё үнэртэй шүү дээ. Нартаа ингээд гүүр хийсэн байна. Тэгээ одоо энэ усан өргөлөөр байгаа усан өргөлөөрийг харъя. Энэ усан өргөлөөрийг энэ яаж шийдсэн хаа? Энэ одоо хашаанда усан өргөлтөө олыг юу хэдэн төрөг зарцуулах уу? Ямар төрөг хөрөмж олох уу? Одоо энийг ажиллуулчих. Одоо хийгээд бараг 10 жил болцсон бах уу? Хэрэг ажил орсон юм байна хийгээд. Ажил орно шүү дээ. Доошоо 50 цаан жуухан. За. Тэгээ гялгар цаасан гээ битүү дэвсэн, пилот дэвсэн доо. Тэгээд
тойргоо үүсгэж зутгаад та юм дараа бетоноо зутгадаг байхгүй юу? Дараа 10 мотор зангидаад тэгээд дээгүүн болоо тоосгоор ингэж хүрээ хийгээд ингээд аргалсан. Энд чинь тэгээд мотороор л ярьсан юм шиг тоогоо засуулахгүй. Тоогоор ингээ 200 орой мотороор ажиллаж байгаа. Өөрөө сороод ингээ эргэлдээд байж байгаа гэсэн. Аха. За хамгийн гол нь мод яа гэвэл задгаа устай баг гэдэг. Чиглэг орчин мод цааварна. Тийм шүү. Одоо энэ хоёр дахь шанд нь орж ирсэн байна. За одоо энэ чиг харагдаж байгаа моднууд чинь юуны мод вэ? Эсрэг байлаа. Хэдэн ширхэг вэ? Энэ 23 ширхэг бисрээд юм байна. Аха. Энэ үл яг ном ясны дагуу ингээ 4 метрийн зайтай. Бүр ингэж тарьсан. Мод хооронд 4 м байх хэрэгтэй юм уу те? 4 метрийн хол багс. Энэ ч одоо 30 том болно шүү. Энэ тариад одоо 4 жил болж байгаа. 4 жил хэдэн ширхэг алим өгсөн. Энэ жил тэр чигээр л цэцэгдэх юм байл. Айгуу жимсгчих واخа. Аха. Тэг гоё өгч. За хүлэмжэнд энэ ч энэ хашаанд өөр юу байна? Энд цаана том хүлэмж 6-6-ыг харьцаатай хүлэмж хийсэн байгаа. Одоо хийж байгаа арга дуусч байгаа. Наадтал нь усан бассейн руу. Энд нь усаа бүдээсгүүд модоо өсөлчтэй. Одоо 100-ны цагт өөрсдөө орчихно. Энд одоо тэгээд гүзээлцгэн байгаа, доршлоо байгаа. За. Тэгээд 3-4 төрлийн бас жимсний модын урдын тарьсан. Жоохон угаа цэвэрлээд. Энэ бараг 10 гаруй тонн ус орчтой. Хэдэн метр вэ? Энэ метр л байгаа та. Манай шиг ус уургүй газар бол тий. Усаа. Ер одоо манай аймаг чинь ус муутай, мод муутай. Тэгээ ер нь тэгээд байгаль бүтээгчл их оролцож штэ. Нэг өдлөө. Тийм. Ус модын хажууд авчирчвал. Тий. Тэгээ хүмүүсийг бас заримдаа ойлгодгүй. Тэгээд модтай газар, амралтай газар явна гэхээ. Тэг уг нь ингээд Өөрсдөө байглаа бүтээгээд ингээд гэр орондоо хашаа орондоо сайхан амьдарч болмоор л санагддаг. Тийм байна. Одоо ингээд тайдаг хараад нөгөө энэ тарих хүсэл нь их нэмэгдэх байна л да. Энд чинь юу их чи байна? Одоо энд ногоо тэр хөрсөө хөлдөд одоо. Хэдэн төрлийн ногоо тэрдгүү? Өгөрцийн фондор гэж хэлсэн. Тэгээ өрцийн фондор чинжүү. Чинжүү. Энэ голцоо тарина энд. Аа. Тэгээ энэ яг турамаараа бүх юм аваад өөрөө матаад бүгдийг хийсэн. Хамаагүй хэм тусч байгаа юм чи. Нэг хүлэмж авах мөнгөөрөө бараг 2 хүлэмжийн тайт юм чи. Энд чинь хэдөө нийт төртгөн. Сая 200 болсон шүү дээ. Оо тийм үү? Тэгээд одоо хөрсөн бууц. Одоо яг бууц хааш ороо өөрснөө зөөж машинаар авчирсаал. Энэ ч баг 10-аад портер шороо шүү дээ. Тийм үү? Ингээ харахад юм жоохон мэд үү? Тийм. Шор газрын юм чи их бид юм. Дардан портер шороо зөөж өчөж ийсэн. Баруун даргын тамгын газар 2026 оныг орчны тогтчлт ногоон байгууламжийг дэмжих жил болгон зарласан байгаа. Тэгвэл энэ хүрээнд маш олон айл өрхүүд маань ногоон байгууламжаар нэмэгдүүлсэн хашаа хороогоо зэгцэлсэн гадна тогтчлолтондоо анхаарч эхэлсэн байна. Бид одоо яг 7 дугаар багийн иргэний 2 хашааг та бүхэндээ бас танилцууллаа. Тэгээ яг Сүхбаатарын аймгийн хувьд бол одоо мод муутай ус муутай гэж яригддаг боловч яг өөртөө ингээ хөдөлмөрлөх юм бол нөгөө модтой устай байхын боломж нь хүн борт нээлттэй байдаг гэдгийг үүднээс энэ одоо нэвтрүүлэгтээ онцолж оруулж байгаа. Ингээд орчны тогтчлт ногоон байгууламжийг дэмжих жилд хамтдаа оролцъё. Өдөртөө бас бид эдийг төвөгшөөлгүй хамт явж ажиллаа харуулсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За та гэсэн ажлын амжилт хүсье.